Сүхээ хүүгийн ухаарал. Энэ бол Сүхээ. Тэрээр зуны амралтаа найзуудтайгаа шинжлэх ухааны туршилт хийх, байгаль судлах, хамтдаа хөгжилтэй цагийг өнгөрүүлэхээр болсон. Хүүхдүүд хотоос гарч сүрсгэр сайхан ай модтой, дүнхийн харагдах уустай үзэсгэлэн цусланд ирсэндээ баярлан өдөржин тоглож наадав. Дараагийн өдөр нь цуслангийн багш хүүхдүүдэд STEAM боловсролын талаар ярьж, гай модны экосистем хэрхэн ажилладаг, байгаль орчноо хайрлах нь яагаад чухал болохыг тайлбарлав. STEAM боловсрол гэж юу вэ? Өнөө үед мэдлэгээс гадна асуудал шийдвэрлэх, шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдал зэрэг цогц чадамж чухал болж байна. Үүнийг хөгжүүлэхийн тулд STEAM боловсрол буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математикийн хослолсон арга барилыг ашиглах шаардлагатай. Та бүхэн аливаа зүйлийг яагаад, хэрхэн, юу болох вэ гэж бодож асуулт асуух дуртай юу? Энэ бол жинхэнэ шинжлэх ухаанч эрэл хайлт буюу scientific inquiry. Өнөөдөр бидний эргэн тойронд байгаа бүх зүйл робот, компьютер, байгаль орчин, шинэ нээлтүүд бүгд STEAM боловсролтой холбоотой. Мөн бид дэлхийд ээлтэй хамтдаа хөгжихийн тулд доктортой хөгжлийн боловсролыг чухалчилдаг. Байгаль дэлхийгээ хайрлах, дахин ашиглах, хог хаягдлыг багасгах, бусдад тусснаар та хариуцлагатай иргэн болно. Тиймээс асуулт асууж, туршилт хийж, шинийг сэтэж, дэлхийгээ хайрлаж сурцгаая. Та бүгд бол ирээдүйн шилдэг эрдэмтэд, зохион бүтээгчид, уран бүтээлчид шүү. Оройн тэд гал тойрон сууж, багш нь хог хаягдлын хор хөнөөлийн талаар ярьж эхлэв. Гэвч Сүхээ болон зарим найзууд нь жоохон хог хаялаа гээд юу болох вэ дээ гэж бодно. Эдсэн чихрийн цаас, ундааны сав зэрэгээ хайхрамжгүй хаяж, модны мөчөр хуваалж, ургамлыг нь таслан хаясаар байв. Шүн болж хүүхдүүд ядарсандаа ном унтцгаав. Гэтэл ямар нэгэн чимээ гарч Сүхээ хөөсөрөв. Хүү гайхан майхнаас гартал бүх зүйл өөрчлөгдсөн байлаа. Эргэн тойрон хог хаягдлаар дүүрч агаарт хортуудаа унаар сунаглаж амьсгалахад хүртэл хэцүү байлаа. Цааш явж байтал хүмүүс ямар нэг зүйлд очир дараалал аван зогсож байхыг хараад хүү гайхан ажиглав. Хүмүүсийн очирлож байгаа газрын дэргэд буй самбар дээр цэвэр ус уух, цэвэр агаараар амьсгалах зөвшөөрөл өгөх цэгт гэж бичсэн байв. Сүхээ хүү хажуудаа нэгэн өвөө байгааг харав. Энэ юу болоод байна гэж Сүхээ гайхан асуухад өвөө гүнэгтэй сулхан хоолоогоор хүмүүс байгаль орчноо хайрлаагүйгээс энэ бүх гайхам шиг ирсэн юм гэжээ. Сүхээ хүү өөрийн хийсэн үйлдэл нь энэ сүрлийн нэг хэсэг болохыг ухаарч айсандаа толгойс ихсрэн үгүй ээ. Би буруу зүйл хийснээ ойлголоо. Би буцаад очмоор байна. Би байгалаа хамгаалахыг найзуудтай хэлэх болно гэж хашгиртал хэн нэгэн мөрнөөс нь татах шиг болов. Сүхээ хүү нүдээ нээвэл зүрх нь хурдан цохилж биеийг хөндөөрлөж байлаа. Эргэн тойрноо харахад бүх зүйл хэвэн байв. Өглөөний наран мандаж шууд жиргэн салхи сэвэлзэн үлээж байлаа. Хүү цээж дүүрэн амьсгаа аван тэр даруй найзууд дээрээ очино. Би аимшигтай зүудлээ. Хэрв байгальтайгаа ингэж харьцаар байвал би юу болохыг харлаа. Бид одоогоос эхлэн энэ сайхан газраа хамгаалж хайрлах хэрэгтэй. Бид байгаль орчноо бохирдуулж болохгүй. Хэрвээ бүгд ингэж хог хаясаар байвал бидний ирээдүй сүрнэ. Бид маш аимшигтай орчинд амьдрна гэж үнэмшилтэй нь аргагүй ярив. Найзууд нь эхэндээ гайхаж байсан ч Сүхээ хүүгийн ярьсан зүйлийг сонсоод бүгд өөрсдийн буруу үйлдэлийг ойлгон хогоо цэвэрлэж эхлэв. Тэд бүгдээрээ хоолны хог хаядлаа цэвэрлэж модны хуурсан мөчрүүдийг нийлүүлэн модоо услав. Үүний дараа Сүхээ хүү надад хогноос эрчим хүч гаргаж авах санаа бай. Ямар гоё санаа вэ? Хідүүлээ эхлээд энэ талаар мэдээлэл цуглуулъя. Химэн санааг нь дэмжив. Тэд интернет, ном зэргээс мэдээлэл хайв. Гэтэл Сүхээ хүү энд байгаа хогийг ашиглаж эрчим хүч гаргаж авах боломжтой юм байна. Тийм ээ. Боломжтой юм байна. Хідүүлээ үүнийг туршиж үзье. Багш нь гэхдээ хідүүлээ хог хаягдлаа органик болон органик бишээр нь ангилж туршилт хийж үзье гэв. Ингээд тэд хогоо ангисны дараа таглаж чихтэй агааргүй орчинд 2-3 хоногийн турш байлгав. Эцэст нь тэд хог хаягдлаас эрчим хүч гаргаж авав. Сүхээ хүү органик хог хаягдлаас эрчим хүч гаргаж болдог юм байна.
Гэхэд нэг найз нь Харин органик биш хог хаягдлаас эрчим хүч гаргаж чадсангүй. гэв. Багш нь та нар минь ямар мундаг юм бэ? Багш нь та нараараа бахархаж байна. Дараагийн удаад органик биш хог хаягдлыг боловсруулах өөр аргуудыг туршиж үзээрэй. гэв. Тэр явдлаас хойш Сүхбэ болон түүний найзууд хаа явсан газараа байгаль орчноо хайрлаж шинжлэх ухааны эрэл хайлт, доктортой хөгжлийн боловсролыг ашиглан байгаль орчноо хэрхэн хамгаалах талаар судалж, бусдад ч бас уриалдаг болжээ.